хөтөлбөр гадны 800 гаруй жуулчдыг гэртээ хүлээн авсан Бэг Цүрэнгийн гэр бүлийн тухай сурвалжилсан байгаа. Тэднийх жуулчдад улс орон, түүх, өв соёлын сурталчилгаас гадна өөрсдийнхөө хэлний мэдлэгийг хийсэн бүрэн сайжруулжээ. Гэрийн эзэн Бэг Цүрэн 2008 онд анхны чочноо гэртээ хонголжээ. Түүнээс хойш 11 жилийн хугацаанд 30 гаруй орны жуулчдтай танилцаж гэртээ ирүүлсэн байна. Тэд ирсэн жуулчдаасаа төлбөр мөнгө авдаггүй. Харин явсан газар орныхон сонин сайхныг сонсож тэдний амьдралын хэм маягийн талаар ярилцахыг илүүд үздэг байна. Энэ нь тэдэнд гадны орныг интернетээс судлахаас илүү бодиттой мэдээлэл болдог гэлээ. Түүнчлэн гадаад хэл сурах хамгийн сайн арга болдгийг ч хэлсэн юм а. Зарим гадаад хүн бол ийм цүнхэндээ тоглоом мэдэртэй явж байдаг. Янз бүрийн орны тоглоом наадам аваад тэр чинь ингээд ширээн дээр дэлгээд биднэрт надад зааж өгөөл тоглохгүйгод хажуунаас хүүхдүүд ингээд дуртай наа. Энэ маягаар одоо би юу гэж хэлмээр байна вөхөр ер нь хүүхэд бол дэлхийн ертөнцийн дээр үл ингээд хоорондоо энэ хүмүүс ялгаагүй юм байна. Би юунтэйгээ сайхан одоо эвтэр найртай байж болох юм байна гэдэг наацхийн тиймийг аваад дээр нь хэл усан сайжраа. Манайхаар ирсэн хүмүүс ингээд Монгол гэрт ингээд 5 антай гэр дотор ингээд 5 зургуулаа заримдаа 7 8уулаа ингээд хамтдаа амьдарч байгаа нь энэ хүмүүсийн хувьд үнэхээр их сонин содон байдаг л да. Бэг Цүрэн аялагчдыг гэртээ ирүүлдэг болсноосоо хойш энгийн амьдралыг илүүд үзэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хуванцар шанага, усны сав, ширмэн тогоо зэргийг хэрэглэхээ болжээ. Түүнчлэн тоогооч мэрэгчлээ эхнэр нь гадны орны хоолны соёлоос суралцаж, олон төрлийн хоол хийж сурсан байна. Би өөрөө Монгол хоолоо хийж үзүүлнэ. Шөлтөө хамгийн амархан нь шөлтөө бол. Шөлтөө бол чинь баг гурилын нийлдэхэд нөгөө нэг за ингэж зуурдیں۔ Бүлээн усаар зуурдیں۔ Тэгээ ингээ илддэг ингээд. Яг ингээ гараараа ингээд хамтдаа хийн. Би одоо ингээд нэг элдвэр илдлээ. Чи дараачихын нь илдэх шүү гээл тий. Гадаад хүмүүсийн нэг онцлог нь хүүхдийг айгүйх дээдэлдэг. Хүүхдийг яаж хийж байгаа л ингээд уурсан ч байсан, инээсэн ч байсан тийм хүүхдээ ивийг олчдаг. Тэгээ манай охин бол ингээд хүнээс их бишүүрхдэг. Тэгэл тэр чихэр өгөө тэгээд нэг тоглоомоор хамт тоглоод тэгээд нэг мэдсэн чи хэдхэн минутын дараа тэд нэр бүр ингээ найзалцсан бүр ширээ тойроо сууцсан бүгдээрээ ингээ тоглож ирсэн тий. Биднийг очиход олон газар аялах хүсэлтэй нэгэн аялагч таарсан юм. Түүний хувьд ажилласаа жилийн чөлөө аван тойрон аялал хийж байгаа юм байна. Тэрээр ажил хийж байгаа хүнд 1 жил гэдэг урт хугацаа боловч орчлон ертөнцтэй танилцахад хэтэрхий богино хугацаа. Тиймээс Монголд байх хэд хоногтоо байгалийн унган төрхийг үзэж тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэм маягтай танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм а. Би ганцаараа аялаж байгаа болохоор аюулгүй байдлыг эрхэмлэж энэ айлыг сонгосон. Анх энэ айлын талаар захим хаягаар мэдээлэл аваад эднэд ирсэн хүмүүсийн сэтгэлдлийг бас их уншсан. За их найрсаг сайхан гэр бүл шиг санагдсан. Одоо би Монголын говийг үзхийг маш их хүсэж байна. За удахгүй аялдаа гарнаа. Ирсэн зочин бүрээс шин зүйл сурдаг энэ гэр бүл өөрсдөө ч аялах дуртай болжээ. Тэд жилд нэг удаа гэрт нь ирдэг жуулчдтай адил аялал хийдэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд чагаатай аялал хийж 10 гаруй улсаар аялсан байна. Тэд Монгол ахуйг илүү шингээсэн орчин бүрдүүлэхийг зорж байгаагаа хэлсэн юм. Цаашид өөрсдөд чигээ аялагчдыг гэртээ хүлээж авдаг олон монгол айлыг бий болгохыг зорж байгаагаа хэллээ.